Сайн байцгаана уу? Руна ТV суугата тавтай морилцгоно уу? За ингээд өнөөдөр та бүхэнд ярьж өгөх гээд бэлдсэн хэргийг ярьж эхлэе. Луис 1977 онд Их Британд төрөөд багадаа гэр бүлийнхнийхээ хамт Австрали руу нүүж ирсэн. 2017 онд Австрали болоод Английн давхар иргэншилтэй болсон. Уурхайчин инженерээр ажилладаг, аялах маш дуртай. Иймдээч дэлхийн алслагдсан бүсүүдэд орших уурхайгаар ажиллангаа аялах дуртай тэм залуу. Ажилгүй үедээ дэлхийг тойрон аялаж бас мэрэгчсэн завь жолоодлогын ур чадвараараа тэнгисээр хөлгөлдөг байсан. Британийн хааны даруулт завны холбооны үнэмлэхтэй Карибын Сент Мартинээс Австрали хүртэл дэлхийг хагас тойрсон зайг 3 сарын туршид хөлөглөж явсан маш туршлагатай завь жолооддог хоббитой залуу. 2015 онд Флоридад аялаж явахдаа онлайнаар нэгэн эмэгтэйтэй танилцдаг. Дэлрэй бичид амьдардаг 41 настай Изабелла Родригес гэдэг эмэгтэй. Изабелла бол Колумб гаралтай Америк эмэгтэй. 1990-ад онд бага байхдаа гэр бүлийнхнийхээ хамт Флоридад цагаачилж ирсэн. 2002 онд Америкийн иргэншлээ авсан Америкийн иргэн Колумб гаралтай ийм эмэгтэй байгаа. Изабелла үл хөдлөлийн зуучлалаар ажилдаг, өөрийн гэсэн байртай, тогтвортой, орлоготой, амьдралтай ийм эмэгтэй. Гэвч өмнө нь Уильям Хелман гэдэг эртээ нэг удаа гэрлэж 10-аад жил хамт амьдарсан ч гэсэн 2015 онд тэд салцгаасан. Ингээд нөхрөөсөө салсан яг тэр жилдээ онлайнаар Луистай танилцсан. Онлайнаар танилцсан хоёр удалгүй амьдрал дээр ч гэсэн хурдан дотносож хайр сэтгэлийн харилцаа холбоотой болон хамтдаа амьдарч эхэлсэн. 2016 оны 100 Изабелла Амелия нэртэй охиноо төрүүлэн хагас жилийн дараа хосууд Дэлрэй бичид нэгэн орон сууц худалдаж авч сарын дараа буюу 2017 оны 2 сард хормын яслолоо хийцгээсэн. Хормын яслолоо хийснээс хойш 2017 оны 4 сарын 30-нд 9 сартай болсон охиноо өөрийнхөө аав ээж дээрээ үлдээгээд бал сарын аялалтаа гарцгаадаг. Луис Изабеллатай танилцахаасаа өмнө авсан байсан 11 метрийн урттай катамаран гэдэг загварын даруулт завиа унан тэр хоёр аяллаа эхлүүлцгээдэг. Ингээд 4 сарын 30-нд даруулт заваараа хөдөлсөн хосууд 5 сарын 1-нд Британийн Виржини арлуудыг дайраад 5 сарын 2-нд Пуэрто-Рикогийн Бомт орчмоор зөрж өнгөрсөн. Тэдний дараагийн зорж байгаа газар нь Куб байсан. 5 сарын 17-ны орой Изабелла дүүрүүгээ залгаад Кубын Барадирогоос одоо хөдлөж байна. Маргааш гэхэд Флорida дахь гэртээ очноо гэж хэлсэн. Гэтэл 5 сарын 15-ны шөнө дундаас хойш удалгүй Америкийн иргэн харуул усан онгоц сүрж байна гэсэн дохиог хүлээж авсан. Энэ нь болохоор Багамын Кейсал банкээс баруун тишээ 40 км орчимд олон улсын усан хилээдэг тэнд нэгэн зав сүрж байна гэсэн дохио байсан. Хөлөг онгоц нэг зүйлийг мөргөөд живж байна гэд тэр завин дээрээс ол дуудлага ирсэн байсан. Байршлын тохиог нь хөөж үзэн 3 цаг гаруй хайсны эцэст үүрийн 4 цаг 30 минутанд нисдэг тэргээр далайд хөвж байсан нэгэн аврах завийг олж харцгаасан. Тэр завин дээр нэг эрэгтэй байсан. Тэгээд энэ эрэгтэй нь болохоор их нэртэйгээ аз жаргалтай аялаж авсан Луисын аврах зав байсан. Аврагчдыг ирэхэд Луис маш их айж балмагдсан царайтаагаар эхнэр нь далайд унаж алга болсон тухай ерөөсө харагдахгүй байна, олдохгүй байна, та нар аварж өгөөч гэж маш их сандран тусламж гуйсан. Дараа нь эргийн харуул Изабеллаг олохын тулд онгоц хөлөг дайчлан 8000 км орчим тэнгисийн талыг 4 өдөр бүрэн хэмжээнд самнан хайсан. Гэвч юу ч олж чадаагүй. Зөвхөн доошоо эргэж хөмөрсөн Луисын даруулт завийг л олж илрүүлж чадсан. Ингээд түүнийг хайж байсан аврагчд хэлэхдээ аврах завгүйгээр далайд алга болсон Изабелла 4 хонс учраас амьд байх боломжгүй гэж үзэж байна гэд 5 сарын 18-ны оройгоос эхлэн эрен хайх ажиллагаагаа дуусгадаг. Луисын мэдүүлгээр бол 5 сарын 14-ний 17 цаг 30 минутанд тэр хоёр Кубээс хөдлөөд хамтдаа оройн зоогоо барьцгаасан. Оройн 8 цагт Луисын хувьд маш их ядраад түр амархаар доод тасалгаа руу бууж жолоодлогыг эхнэр Изабеллада даатгсан байгаа. Эхнэрийнх нь хувьд болохоор ерөөсөө сургалтанд сууж байгаагүй, тусан онгоцыг удирдах жолоодож чадахгүй ч гэсэндээ тэр хоёр хамтдаа аялаж байхдаа хид жолоодлого бариад үзчихсэн байсан учраас
бага зэргийн мэдлэгтэй. Тэгээ Флоридагийн чиглэлд бол авто горимонд нь жолоодлогоо тохируулах боломжтой учраас тэгээ тохируулчихсан байсан гэж хэлж байгаа. Тийм учраас зүгээр ер нь бол жолооны ард суугаад янз бүрийн саад бэрхшээл гарч ирэхгүй байх талаас нь ажиглаад суужгаад янз бүрийн асуудал үүсэх юм бол Луисыг сэрэхэд л болох тийм байдалтайгаар эхнэрээ үлдээсэн гэж тэр хэлсэн. Тэгээ тэр оройны хувьд болохоор харанхуй байсан ч гэсэндээ цаг агаар цэлмэг байсан учраас Изабеллад аврах хантааз хөлгийг уйдаг хамгаалалтын бүс байрлал тогтоогч гэх мэт заавал зүүх ёстой тэр зүйлсүүдийг ол зүүлгэж үлдээгээгүй гэдгийг Луис хэлсэн. Доод тасалгаанд хідэн цаг унтаж байтал гинэт хөлөг онгоц ямар нэгэн зүйлийг хүчтэй мөргөх шиг чимээ гараад сэрсэн. Ингээд сандарсан Луис бол тавцсан дээр гарч иртэл тэнд Изабелла байгаагүй. Нэрийг нь чангаар дуудаж түүнийг хайсан ч гэсэн ямар ч хариу гараагүй. Ингээд Луисийн таамгаар бол хөлөг онгоц ямар нэгэн зүйлийг хүчтэй мөргөхдөө эхнэр нь тэнд бол маш хүчтэй дөргилт аваад гадагшаага шидэгдчихсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Түүний хэлснээр хамгийн сүүлд Изабеллаг харахад тэр аврах хантаас өмсөөгүй байсан гэж бас мэдүүлсэн. Ингээ ямар тач бол хөлөг онгоц үл мэдэгдэх зүйлд мөргөж тэр мөргсөн газартаа нүх үсэж тэр нүхээр ус орж ирж эхэлсэн гэж байгаа. Яаралтай нөхцөл байдал сандарсан Луис өөрийнхөө яаралтай хэрэглэгддэг зүйлсүүдээ аваад аврах заваа дэлгээд тэгээ аврах завь руугаа шилжиж суусныхаа дараа аврагчдаас тусламж ирсэн дуудлага хийсэн гэж хэлж байгаа. Яг энэ хүртэл бол яг Луисийн өгсөн мэдүүлэг байгаа. За ингээ мэдээ далайд хүн алга болсон. Тэгээ тэр үед ямар ч гэрч байгаагүй учраас цагдаагийн газар буюу FBI-ийнхан бол мөрдлөгийг эхлэх шаардлагатай болсон. Тэгээ тухайн өдөр болохоор FBI-ийнхан усан онгоцыг юуг мөргсөн байж болох вэ гэдэг талаас нь бол судалсан боловч ямар нэгэн онц зүйлийг олоогүй. Гэтэл хайлт дууснаас хойш 24 цаг ч өнгөрөөгүй байхад Луис өөрөө яг тэр 90 хайгуул хийжсэн хүмүүс дээрээ ирээд Изабеллаг олж чадаагүй, магадгүй нас орчихсан байхаа. Тийм болохоор та нар түүнийг нас орсон 90 хайгаад олж чадсангүй гэсэн надад бичиг хийгээд өгөөч ээ. Би энэ бичгийг нь даатгалын газар олоод Изабеллагийн хөрөнгийг зохицуулахад ашиглах хэрэгтэй байгаамаа. Мөн нас орсны гэрчлэгээ авахд ч гэсэн ашиглах гэсэн юм а гэж хэлсэн байгаа. Тэгээ энэ нь бол мэдээж яг тэр хайгуул хийжсэн хүмүүсийн хувьд бол маш с ิจ гтэй санагдсан. Тэгээ тэр хүмүүс бол бид нар тийм бичиг олгодог байгууллага бишээ гэж хэлээд Луисыг буцаасан байсан. 90 хайгчдын үзэж байгаагаар болохоор Луисийн яг хэлснээр ямар нэгэн зүйл мөргөөд дараа нь эхнэр нь тавцангаас алга болсон гэж үзэж байгаа болвол Луисийн хувьд бол хамгийн түрүүнд дохионы гэрэл буюу пуужин харваж аврах тийм дохиог өгөх ёстой байсан. Гэвч тийм дохио өгөөгүй, мөн хөлөг онгоцоо буцааж эхнэрийнхээ унсан байх магадaltaй газар руу эргүүлэх гэж оролдох ёстой байтал ямар ч тийм үйлдэл гаргаагүй байсан гэж үзсэн. Тэгээд Луисийн хувьд болохоор зүгээр шууд хөлөг онгоцоо зогсоогоод тэгээд тэндээсээ яг аврах завийг доош нь тавиад тэгээд тийшээгээ шилжиж суусан байгаа. Луис өөрөө хэлэхдээ болохоор хөлөг онгоцонд маш их хэмжээний ус орж ирсэн учраас би сандарсандаа болоод бушуухан шиг өөрөө ямар ч гэсэн амьд гарах хэрэгтэй гэж бодоод аврах заваа тавиад тэгээд шууд буусан. Ерөөсөө заваа эргүүлэе гэсэн бодол тухайн үед сандарсандаа тийм бодол боломж гараагүй гэж тайлбарласан байсан. Тэгээд гэвч яг усан онгоц судлаачдын хэлснээр болохоор тэдний унсан байсан завь нь жирийн дарвуулт завиудаас илүү тогтвортой яг нэг байрлалдаа маш удаан хийдэг. Тэгээд тэр дороо ол хөлөг онгоцыг орхих шаардлагагүй байсан. Нилээнтэй буцаж эргээд явах боломжтой байсан гэж үзэжсэн. Мөн Луис өөрөө ч гэсэн туршлагатай жолоодогч учраас тийм хурдан аврах заваа буулгахааргүй байсан гэж бас үзэжсэн. За ингээд 5 сарын 28-нд Луис эхнэрийнхээ авч дээр үлдээчихсэн байсан охин Амилагаа авахаар очсон. Тэгээ энэ үед нь болохоор хадам тал нь алуурчинд хүүхдийг нь өгөхгүй гэж эсэргүүцэж тэдний дунд бол нэлээд маргалдаан үүссэн. Тэгээ тэдний үзэж байгаагаар бол Луис охиныг нь үгүй хийсэн, охиныг нь албаар амь насыг нь үгүй хийсэн гэж юу нь бол үзэжсэн. Гэвч ингээд Луис бол цагдаа дуудаад тэгээ яг албан ёсоор аав нь учраас охиноо тэндээс аваад явсан. FBI анхнаасаа Луисыг голд сэжигтнээр тооцоолж мөрдлөгөө эрчимжүүлсэн байсан. Аврагдсан аврах завин дотор байсан зүйлсүүдийг шалгаж үзэхэд дохионы галт буужин, ус ба хүнс, хиймэл дагуулын утас, байрлалын дохиур, аюулгүй байдлын хэрэгсэл гээд бүгд л яг амь аврагдахад хэрэгцээтэй зүйлсүүдээ авч гарсан байсан. За тэгээд үүнээс гадна 4,000 $, үн бүхий нилээд хэмжээний ховор зоосны цуглуулгуудыг бас авч гарсан байсан. Тэгээд анх аврагчид болохоор Луисыг олоод түүнийг татаж гаргаж явах явцад түүний барьж авсан цүнх нь маш хүнд байсан гэж үзсэн байсан. Тэгээд энэ нь юу байсан бэ гэхээр яг түрүүн
өрөөний маш ховор тэр зооснууд байсан гэдэг нь бол тодорхой харагдчихсэн. Мөн хөмөрсөн хөлөг онгоцны яг тэр зурган дээр бол шинжилгээ хийгээд үзэхэд их биед гарсан 2 нүхний хэлбэр онцгой харагдчихсэн. Хэрвээ гаднаас мөргөлдөж цоорсон бол ойр орчимд нь зураас цохилтын тийм шарах байх ёстой байтал цэвэрхэн ингээд 2 юм зүгээр нүх гарчихсан байгаа нь бол бас сэжигтэй харагдчихсан. За тэгэд үүнээс гадна болохоор хөлөг дээр 2 люк байсан. Тэгээ энэ хоёр нь бол аль хэдийн онгойлттой харагдчихсан. Тэгээ ямар ч яартай үед бол хөлгийг орхихдоо зориудаар тэр люкийг онгойлгоно гэж бол ерөөсөө байхгүй, тэгэх ч угаасаа шаардлагагүй. Тэгээ хэрвээ хөлөг онгоц живэлгүйгээр чирэгдээд гарах юм бол ослын шалтгааныг уг нь бол илүү нарийн тогтоох боломжтой байсан. Гэвч энэ люкүүдийг онгойлгосноос болоод усан онгоц доошоогоо далай руу живэх магадлал нь бол улам илүү нэмэгдсэн байгаа. Тэгэхээр FBI-ийн энэ жинхэнэ осол биш санаатаа живүүлсэн зүйл байж магадгүй гэж үзэжсэн. Изабеллагийн гар утасны мессеж болоод тэр зүйлсүүдийг нас FBI-аас шалгаж үзсэн. Тэгэхэд түүний найз нөхөд гэр бүл рүүгээ явуулсан мессежүүд дотор нь нөхөр намайг хүндлэхээ болсон, байнга л ууралж над руу ойрлж хашгирдаг болсон. Би үнэхээр гэртээ орхоос ч айж ангиж утсан байсан. Бас нөхөрлөөгөө чи байнга над руу ойрлж хашгирч байна. Энийг чинь би тэсэж чадахгүй нэ. Хэрвээ чи надад хайргүй болсон бол хоёлаа энэ бүхнийг дуусгаад салцгаая. Чи байнга намайг доромжилж байгаа юм шиг санагдаж байна гэсэн тийм мессежийг нөхөрлөөгөө бас явуулсан байсан. Тэгээ ингээд ер нь FBI-хан Луис гэр бүлийн зөрчлийг эцэслэх гэж эсвэл эхнэрийнхээ хөрөнгийг дангаараа авч завшихын тулд осол болгон жүжиглээд эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн байж магадгүй юм байна гэж ер нь сэжгэлж исэн. Эсвэл тэр зооснуудыг гадаадад хууль бусаар наймаалах гэж байгаад үүнийг нь мэдсэн Изабелла түүнтэй муудалцаж шөргөөцөлснөөс хэрэг гарсан ч байж магадгүй гэж бас FBI-хан үүдсэн. Тэр усан онгоцон дээрээ тэр зоосууд аваад явж гинэ гэдэг нь ямар нэгэн газар аваачиж худалдаалах гэж исэн байх магадлалтай гэж үзсэн. За тэгээ түүний гэрийг бол цагдаа нар нэгжиж үзэхэд гэрээс нь нэмэлтээр 162 ширхэг бас ховор зоос, машины арын суудлаас 20,000 ам долларын бэлэн мөнгө гарч ирсэн. Зоос бол яг хаанаас гаралтай вэ гэдгийг нь мөрдөөд үзсэн чинь энэ нь 1 жилийн өмнө нэгэн даруулт завны эзний цуглуулгаас хулгайлагдсан зооснууд байсан нь тогтоогддог. Тэр үед бол Луис тэр завийг арчилдаг компанид ажилладаг байсан гэдэг нь бас тогтоогддог. Ингээд FBI-хан нөгөө завны эзэнтэй холбоо бариад зооснуудыг нь асуухад яг өөрийнх нь хулгайд алдсан зоосууд мөн байна гэж тэр хүн баталсан. Үнийн үнэлгээ нь бол 100,000 орчим ам долларын үнэтэй тийм зооснуудын цуглуулгууд байсан гэсэн үг. За ингээд түүний авч явсан зооснууд нь бол хулгайлагдсан зооснууд байна гэдгийг нэлэрмэгц. Луис бол яг тэр зоосуудыг хулгайлсан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн. Мөн түүний машины араас олдсон мөнгөч гэсэндээ бас зарим зоосуудыг худалдаж борлуулад олсон орлого гэдэг нь бас тодорхой болсон. За ингээд бол Луисийг ямар ч байсан хулгайн хэрэгээр баривчилж шүүх түүнд 7 сарын 20 ялыг оноосон. Харин эхнэр Изабеллагийн алга бололт болоод нас баралттай холбоотойгоор ямар нэгэн эцсийн шийдвэр бол хараахан гараагүй байсан. Луис шоронд байхдаа өмгөөлөгчөөр дамжуулан шүүхэд Изабеллаг алга болсонд тооцож нас барсныг тогтоож өгнө гэсэн бүр хүсэлт гаргасан. Тэгээ энэ нь болохоор хууль ёсоор алга босон нас барсан гэж шийдвэр гарах юм бол өв залхамжлалын ажиллагаа нь явагдаад Луис бол Изабеллагийн орон сууц хадгаламж зэрэг өв хөрөнгөнийхэн залгамжлах болох тийм зорилготой байсан. Уг нь бол хайртай хүн нь алга болчиход байхад ямар ч хүн амьд буцаж ирээсэ гэж хүсэх нь хүн бүрийн байгалийн хүсэл. Гэтэл Луис шоронд байгаа мөртлөө алга болсон эхнэрийнхээ хөрөнгийг авахын тулд 4-5 сарын дараа нас барсанд тооцоод өгөө гэсэн тийм хүсэлтийг хүсэж исэн маа. Энийг нь мэдсэн Изабеллагийн гэр бүлийнхэн бол маш их уурж бухимдчихсэн. Охин маань алга болоод 5 сар болж байна. Түүнийг нас барсандыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр хүсэлтийг нь бол бид нар няцаалагмаар байна гэсэн хүсэлтийг мөн гаргасан. За ингээд бол нөгөө хөлөг онгоцыг шалгаж яг юунаас болж осолцсон бэ гэдгийг нь тодорхойлох шаардлагатай байсан. Гэвч яг Луисийн унаж явсан хөлөг онгоц нөгөө 2 нүх гарснаас болоод доошоогоо далайн гүн рүү 4,000 метрийн гүнд живчихсэн байсан учраас шумбагчд бол тэр доошоо орж шинжилгээг хийхэд бол нэлээд эрсдэлтэй байсан учраас шинжилгээг хийж чадаагүй. Ингээд прокурор бол санаатай төлөвлөсөн 1-р зэргийн аллага гэж тооцох ямар ч баримт нотлохоо гаргаж чадахгүй учраас санаандгүй хөнөөсөнд тооцдог 2-р зэргийн аллагаар буруутгахаар шийддэг. Хулгай хэрэгээр аль хэдийн хоригдож байсан Луис бүх зүйлийг бол үгүйсгэсэрлээсэн. Прокурорын зүгээс ч гэсэндээ шийдвэрлэх нотлогоо дутмаг байсан болохоор шууд шүүх рүү хандах юм бол цагаатгагдах эрсдэлтэй гэж болгоомжилсан. Тийм учраас ер нь бол түүнтэй ял тохиролцё
гэж үзсэн. Тэгэх юм бол арай бага ял авах магадлалтай учраас ихэнх хэрэгтнүүд бол тохиролцдог. Тэгээ энэ байдлаар бол түүнтэй тохиролцсон. Тэгтэн Луис дараах зүйлүүдийг бол хүлээн зөвшөөрсөн. Санамсаргүй болгоомжгүйгээсээ хүний амь хохироосон хэрэгт буруутгахыг бол хүлээн зөвшөөрсөн. Тэр туршлагагүй сайн сэлж чаддаггүй эхнэрээ шөнийн харах үед хөлөг онгоцыг жолоодохыг даалгаад аюулгүй бүс байрлал тогтоогч зэргийг өгөөгүй. Энэ нь бол осол гарахад нөлөөсөн мөн эхнэрээ аврахын тулд дээшээгээ дохио буудах мөн ус онгоцны чиглэлээ эргүүлэх зэргийг хийгэлгүйгээр эхнэрээ бол хайгаагүй. Энэндээ бол бурууга хүлээн зөвшөөрж байна гэж хэлсэн. Тэгээд би бол үнэхээр амьдралынхаа хамгийн том гарзыг амсаад байна. Хамгийн сайхан хамтрагч болох эхнэрээ алдчихсан. Эндээ бол маш их шаналж байна. Изабеллигийн гэр бүлийнхнээс уучлал гуйя гэж хэлсэн. Тэгээд үүнийхээ дараа болохоор би аль болох хурдан суллагдаж өнчирсэн охиноо хурдан өсгмөр байна гэж шүүхэд хандсан. Шүүгч Луисыг болгоомжгүй аллагыг үйлцсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Харин Изабеллагийн хөрөн мөнгийг бол түүний охинд өвлүүлэхээр шүүхээс бол шийдвэр гарсан байна. Мөн Изабеллагийн гэр бүлийнхнийг бол охинтой нь хүссэн үедээ уулзж явах тэр боломжийг олгосон. Ингээд бүх зүйл дууссаны дараа буюу 2019 оны 5 сард шүүх Луис 8 жилийн хорхяал нэмээд 3 жил хорхоос суллагдсаныхаа дараа цагдаа нарын хяналтанд байх дэм ялыг оноосон. Луисийн хувьд бол шийтгэлийг хүлээж аваад давж заалтаагүй. Харин Изабеллагийн цогцол эцсээ хүртэл олдоогүй. Түүний гэр бүл Луисыг эхнэрээ хөнөөсөн гэж одоо хүртэл үдсээр байгаа. Түүнд бол 8 жилийн ял буюу болгоомжгүй аллах гэсэн ял оноосныг нь бол одоо хүртэл хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ ол хэлж эсэргүүцсээр байгаа. За ингээд эцэст нь бол Изабеллаг далайд унсан өдрөөс 2 жилийн дараа албан ёсоор нас барсанд тооцож хууль ёсоор 2017 оны 5 сарын өдөр нас барсан гэж тэмдэглээд нас барсны гэрчилгээг нь гаргасан. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг энд хүрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн энэ хэргийг бас зориуд аллах байсан гэж бодож гин үү? Эсвэл санаандгүй осол байсан гэж бодож гин үү? Яг комент хэсэгт бас өөртөө төрж байгаа сэтгэлдлүүдээ хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.